За лолоо ингэж суулгачлаа. Жоо хойрхон болсон. Талбай байхгүй болохоор одоо яах вэ? Тэгээд одоо услаад өгье. Бордоо хийгээгүй. Ерөөсөө шороогоо нэг жоохон зай гаргаад ерөөсөө үндсэнд нь зай гаргаад ингээл лолоо суулгачлаа. Тэгээд талбайч байхгүй, тарих талбайч байхгүй. Тэгээд хамгийн гол нь одоо энийг сайн ургуулахын тулд яах вэ гэхээр хаалгааны хандаар сайхан усалж өгнө. Зүгээр хаалгаагаа усан тийгээл хонуулаад тэгэд маргааш нь ингээл услаад энэ ерөөсөө тэгж илжрүүлж ногоор болохгүйгээр зүгээр шууд хаалгааныхаа хандаар услаад нь цайл гэсэн үг шүү дээ. Ер нь нэгсэн доо хаалгааны цай. Тэгээд хоёр дахь сайн бордоо нь бол юу вэ гэхээр хараа би энэ төрөөчийнх нь энийг бас л яг тэгж тарьсан шүү дээ. Ерөөсөө тэгж бордоо хийгээгүй. Шууд шароонд суулгачихсан. Тэгээд энэ өвсөр өчөж өгсөн. Хатсан өвсөрөө. Өвсөр ингээ өчөж өгсөн. Энэ бас айгүйх витамин. Тэгээд энэ чигээ алдахгүй энэ өвс нь хугачаад өгсөн өвс маань наранд одоо их хаалж үндсэн гэрэл цохихгүй. Нэгдүгээрт, хоёрдугаарт энэ халуун наранд нөгөө чигээ алдахгүй их сайхан. Тийм учраас ингээд өвсөө хадаа та нар ингээд өвсөр учаад өгөөрэй. Ялангуяа энэ гүзэлцгэн энэ төр бол газар шороо дарахгүй, чигээ алдахгүй. Тэгээд энэ хараа өхрийн нүдмэдээ ингээд яг өвсөө хадаал сайхан учаад өгөн зэрлэг ургахгүй, чигээ алдахгүй. Тийм сайн талтай. За тэгээд та бүхэндээ амжилт хүсье. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.